баярын мэдээ түгээх гээд нэг өөр газар ингээд очлоо тий тэнд ингээд одоо биднийг таних хинч байхгүй бид нэр ингээд очиод гуйх ямар ч хүн байхгүй тий яг нэг тийм нөхцөл ингээд орсон чинь яасан гэхээр амар тийм хоосон мэдэрч төрөөд ирсэн байхгүй тий одоо яах вэ гэл тий бүр ингээд одоо яахаа мэдэхгүй болчих жоохгүй тэгээд тэгж явах хугацаанд юу болсон гэхээр бид нэр хамгийн гол нь хэл мэдэхгүй хамгийн бэрхшээлсэн байхгүй одоо хүмүүстэй харилцаж чадахгүй хамгийн дом бэрхшээлсэн тэгээд манай охин чинь би чинь 3 хүүхэдтэй байхгүй бид хоёр зарим мэдэхгүй байх бид хоёр 3 хүүхэдтэй тэгээд эхнийх нь болохоор 10 настай дараагийнх нь 5 настай одоо нөгөө хамгийн бага нь 3 настай хамгийн бага нь болохоор 6 сартад очиж ирсэн байхгүй юу. Тэгээ тэр үед очиход болохоор манай хүүхдүүд ч гэсэн орс хэл мэдгүй штэ. Тэгээд шууд томьёогоо бит хоёр за энэ сургуульд ор гэж нэг сургуульд оруулсан. Тэгээд тэр сургуульд болохоор бүгд орс хэлээр бүх хичээл нь орно. Тэнд бүх юм орс хэлээр явж байгаа хгүй. Тэгсэн чинь манай охин болохоор одоо юу ч мэдгүй учраас хамгийн хойно суугаад тий зүр сонсдгол үүрэгтэйсэн. Тэгээд ихний хугацаанд болохоор манай охиныг нөгөө нэг хэл мэдгүй учраас дээрлэж ихсэн байхгүй хүүхдүүд ангийнхын хүүхдүүд гадуурхаж эхэлж байгаа ш нөгөө нэг тэр нөгөө 10 настай хүүхдүүд чинь юм ойлгохгүй тэр нөгөө нэг жоохон сул дараа хүүхд хүрээд ирчлээ гэж бодсон юм шиг. Тэгээд амар их гадуурхсан. Тэгээд нэг өдөр болго ирэхдээ нэг өөр юм ярьсан ирдэг. Ээж намайг өнөөдөр ингээд сууж исэн чинь миний санал дээр ингээд цав асгацсан байсан гээл тий. Тэгээд маргааш нээж намайг манай анги хүүхд цогсон гээл ингээд амар сонь юм яриад хүрээд ирнэ. Тэнгүүт миний бүр хүрээл явчихсан заяа. Тэгээд би нөгөө очиод хэрэлт гэхээр очиод гомдлох гэхээр би нөгөө хинт мэдэхгүй штэ. Тэгээд нөгөө яг ийм нөхцөл байдалд орох чи аюу хэцүү юм билээ. Тэгээд би болохоор надад одоо тэгэхээр яг хандах юу ч хинч байхгүй болчих. Би хүүхдэд шилжүүлж чадахгүй те тэр хүүхдэд очиод өмөөрчихээр би хэл мэдэхгүй учраас амар том асуудалд орж ирсэн. Тэгээ би миний ганц чадсан зүйл юу гэхээр би зүгээр л залбирсан. За бурхан минь та энэ асуудлыг шийдэж өгөөч те. Бид нэр одоо яаж чадахгүй та манай охиныг ангийнхаа хүүхдүүдтэй найзлуулж өгөөч гэж залбирсан. Тэр зүйлийн талаар маш удаан залбирсан. Тэгээд хамгийн эцэст нь болохоор надад нэг санаа орж ирсэн л дээ. Тэр би бурхнаас ирсэн гэж аягүй тэтдэг байхгүй юу. Ангийнхын хүүхдүүд гэртээ урьж гэдэг тийм санаа орж ирсэн байхгүй юу. Тэгээ гэртээ ураад юу хийх вэ гэхээр тийм нэг куки чимэглүүлээгээд тэг би ингээд бичэн чимэглүүлээгээд бичэн ингээд бэлдээд өөрөө бэлдээд ангийнхын охтуудыг бүгдийг урьсан чинь бүх охтуудад хэдэн охтууд нэрсэн л дээ. Тэгсэн яг нэг өөр нь яг нэг дээрлэхэд зохин нэрэг байхгүй юу. Тэгээд би за ямар ч гэсэн ингээд энэ зүйлийг хийгээд яасан чи ангийнхын охтууд амар сайхнаар хүлээж аваад тэгээд тэр өдрөөс хойш манай охинтой айгүй олон охтууд найзлаа тий айгүй ингээд учраа болоод явсан. Тэгээд энд би бурханд амар их талархдаг. Тэгээд охин маань ч гэсэн ер нь 6 сарын хугацаанд орс хэлийг маш сайн сурсан. Яг өөрийнхөө төрлөг хийх шиг одоо ингээд орсоор ярьдаг болсон. Тэгээд энэ дээр бас маш их баярлдаг бурхан. За тэгээд болохоор хоёр дахь нь болохоор би 3 юм ярих гэж байна. Хоёр дахь нь болохоор хурдан ярьчих. За хоёр дахь нь байлаа. Тийм корона гарсан шүү дээ, тий. За коронагийн үед бол нөгөө нэг яг эд нөгөө нэг хүн миний тусаал өгт юм байна гэдэг нэг тийм ойлголт авцсан тий. Тэр үед яг бид нар бас тэнд ингээд нөгөө нэг карантинд орцсон. Тэгээд амар их бодол орж иж байхгүй толгойд. За одоо ингээд корона тусчвал бит хоёр корона тусчвал одоо бит хоёр шууд тусгаарлна тий хүүхдүүдээ яах вэ? Хэн бит хоёр хүүхдээ үлдээх вэ? Хинч байхгүй тэнд манай хүүхдүүдийг хараад өччих. Манай найзууч харчихгүй шүү дээ. Яа тэгэхээр коронатай контактлтна гээд тэр бит хоёр одоо яах вэ гэл ингээд амар их тийм айц давтаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ би бүр энэ айцаа давчдахгүй гэл шүнжэнгөө тэрийг бодоол ингээд ургуулаад тий гэл амар их тийм хэцүү байдалд орж ирсэн. Тэгээд туссан л да. Хамгийн юу тусаад бит хоёр тэгээд амар их залбиржсэн тэр бид хоёр ингээд тусаад хэрэг хүндэрчих юм бол одоо хүүхдүүд нь хэцүүднэ. Тийм болохоор бурхан минь та бит хоёрыг ингээд хөнгөн тосгож өгөөрэй. Хүүхдүүд юм хамгаалаарай гэд маш их залбиржсэн. Тэр үед бурхан бит хоёрт үнэхээр гайхалтаар хариулсан. Манай хүүхдүүд яач вэ? Нэгэн ч өвдөөгүй. Бит хоёр өөрсдөө хөнгөн туссан. Тэгээл идгсэн. Тэгээд дахиж тэр коронавиг вирус тусаагүй. За тэгээ 3 дахь нь болохоор орчин амар улс шүү дээ. Ер нь бол ингээд нэг тийм юу ихтэй маф ч юм уу тийм аллага аюу ихтэй Монголыг бодвол тийм юм аюу их гардаг байхгүй. Тэгээ манай тэр жижигхэн тосхон бүртэл тийм юм амар их сонсогддог. Тэгэл нэг мэдээгээр те ингээд орсол жоохон ойлгодог болчихсон сүлдээ нөгөө инстаграмаар мэдээ хардаг болчихоо штэ. Тэнгүүт л ингээл одоо гэр бүлээр ингээд гэрт нь ороод буудаад алдсан ч юм уу те ажилч нь эсвэл танихгүй Москвагаас ч юм уу одоо өөр ойр хавийн хотуудаас ирээд ингээд тэр хүнийг ингээд алдсан ч юм уу те гэрт нь байгаа хитгэн төрийг авах гал ингээд тийм аллах хийцэн тийм юмнууд аяух сонсогдоод байсан байхгүй. Тэг яг сүүл нэг корона гараад арай гайгүй намжаа байж исэн чинь нэг ийм хэрэг гарч байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд нэг өглөө нэг
Туркменстан билүү нэг бас нэг гадаад хүн гэртээ байж исэн гинэ. Тэр болохоор тийм бизнес эрхэлдэг айгу гайгүй ажил хөдөлмөр хийдэг болсон залуу байсан байхгүй. Тэсэн чи тэрийг өглөө 8 цагт гэрт нь нэг юм зүгээр л нэм эмнэлгийн нөгөө нэг тусгаарлалтын хувцастай эмч шиг болоод орж ирээд шууд буудаж алаад гэрт нь хэлсэн нэг хитгэн төрийг аваад ингээд явцсан. Тийм хэрэг ингээд сонсогддог байхгүй. Тэгсэн чинь миний бүр ингээд зүгээр би амар тийм айцч давтаж байгаа хгүй. Би нөгөө амьдралдаа ерөөсөө тийм нэг айц давтаж үзээгүй хүн байсан юм билээ. Өөрийгөө ингээд бодоодсэн чи би нэг тэгж юмнаас айгаал ч юм уу те санаа зовоод ерөөсөө тийм байдалд ерөөсөө орж байгаагүй. Тэгсэн чинь би яг тэр үед нөгөө нэг Библиэлд нөгөө битгий аа гэл те та нар бүү аа гэл нэг иймэрхүү өчлөлд аюул явдаг штэ. Тэгсэн чинь тэр ишлийг би амар ойлгосон байхгүй. Бурхан яагаад бүү аа гэдсэн юм болоо гэ те. Тэгсэн чинь яг тэр зүйл над дээр ирсэн байхгүй. Би айгаад шүн унтаж чадахгүй заяа. Бүр ингээ мантахыг зоож авахгүй би мантахаа би айгаад юусэн унтчихгүй байна. Одоо нэг хүн манад ороод ирчих гэж санагдаад байна гэл те. Тэгээд эсвэл би ингээ шинжгөө тэрийгэ бодоод нөгөө яах вэ би одоо хаалгаач баймаа шалгаал те. Ингээл цонхоор хараад ингээл амар тийм айста манай нөгөө нэг байш нөгөө хашаагүй зүгээр ингээд нэг тал ингээд нэг байш тэр цонхоор нь хүн ороод ч ирэх боломжтой хаалгыг зүгээр нэг ивдээд ороод ирчих боломжтой тийм байш байсан байхгүй. Тэгээ би бүр тэрийгэ баян бодоод айгаад баг өчнөөнд одоо хоноо тэгэл мантахад бүр тэрийгэ байн байлаа би айгаад наа чи ингээд энд унтчих мацгал ингээд амар өөрийгөө ингээд хамгаалаад унтаад байдаг. Хандаад нь өөрийгөө л хамгаалаад бүр амар хүүхдүүд өөр дааштай тэгсэр нь өөрийгөө л ингээд хамгаалах гэдэг. Яаж унтчих мацгал. Тэгээд мантахад надад юу гэж хэлсэн гээд чи ингээд ийм том бурхантай байж яагаад ингээд айгаад байгаа юм бэ те? Бурхан ингээд хоол ингээд бидний манай гэр бүлийг хамгаалж байгаа штэ энэ хүртэл ингээд ирсэн штэ. Гэт ингээд хилжсэн ч гэсэн би ингээд юусаа тайвшрахгүйсэн аахгүй. Тэгээ баг хажуутай хутга мутга нэг орой тавьж уусан юм байна. Тэр хутгаас яах ч үгүй халах чам уу. Тэгэж хүртэл ингээд айц тийм амар айц тавцсан байхгүй. Тэгээд би бурхан залбираад хэлсэн. За одоо таны тэр тайвшрлыг би надад одоо тэр тайвшилж ирэхтэй байна. Та надад тэр яг өөр хүн тэр тайвшрлыг өгөөрэй тий. Та л одоо өгөхгүй бол би одоо ингээ галзуурлаа баг тийм галзуурлын төвчөнд очих гэж байгаа байхгүй бүр ингээ хийм харах гэж үгдээ ингээ айгаад тэгэл бурхан надад нэг өдөр юу гэж хэлсэн гэхээр чиний амьдрал бол те миний гарт байгаа чи бол те миний хүн одоо чи юунаас айгаад байгаа те би одоо чамаа ингээ хамгаалж байгаа одоо чи надад өөрснөгээ шийдвэр гаргацсан юм чинь те чи бол миний бүрэн хамгаалтанд байгаа тийм учраас юунаас битгий гэсэн чинь миний бүр би бүр зүгээр л тайвширсан. Нэрээ би юунд нь санаа зовоод байгаа юм бэ те? Энд чинь би ийм том бурхантай байж яагаад ингэ хайгаад байгаа юм? Ер нь өхөглөлтэй те. Би аливжээ авралаа авцсан, би аливжээ бурханд итгэцэн. Бурхан манай гэр бүлийг би өгсөн ч миний хүүхдүүдийг бурхан хамгаалаад явчихна те. Юунд нь ингэ санаа зовоод байгаа ингээд амар тайвширлыг аваад тэгэл дахиж ерөөсөө тэгж айгаагүй. Тэгээд энэ одоо юу гэдэг бурханы дээр авралын баяр хөөргийг тэр үед яг мэдэрсэн. Тэгээд одоо ингээд та нарт бас гэрчлээ ирээд зогсоод маш их баяртай байна. Тэгээд би яг нэг битсэн маа тэрийг харчихдаг хөө. Тэгээд за ямар ч байсан бүхнийг одоо бурхан даатгаарай. Бурханы даатгаарай тийм. Бурханы гарт бүгдийг даатгаад зүгээр л бурханы төлөө амьдраад үзээрэй тийм. Тэгээд бусад хүмүүс энэ зүйл чинь нэг тийм фейлдсэн тийм ялагдсан юм шиг харагдаж болно. А гэхдээ бурхантай чи бол хамт ялцсан байгаа шүү гэдгийг та бүхэн хэлмээр байна тий. Тэр чинь хамгийн чухал шүү. Бурхантай хамт ялаарай гэдгийг хэлсэн юм ба.